Нэгэн шөнө Лас Вегаст хамгаалтын камер нэг айсан хүнийг бичиж авчээ. Тэр хин нэгнээс зугтаж байгаа мэт сандарсан байдалтай гүйж явна. Тэр хоёр машины хооронд нуугдахыг оролцсон ч харамсалтай нь буруу айлыг сонгосон байна. Тэр айлын эзэн бол Шон Стрикленд юм. Тэр хүчирхийллийг хайрладаг хүн. Дунд жингийн дивизионд хамгийн догшин, хамгийн аюултай тулаанчдын нэг. Одоо чи түүнд өрөвдөхөөс өмнө нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Тэр цогтын үедээ машин барьж замын хашлага мөргөж дугуйгаа бүрэн явсан. Тэгээд хэсэг хугацаанд үргэлжлүүлэн явсаар дараа нь машинаасаа бууж нуугдахыг оролдсон байна. Гэхдээ тэр Шон Стрикландын гэрийг сонгосон. Энэ бол орчлон ертөнд чамааг буруу газар тавьчихсны илрэл юм. Тэр хүн Шоноос цогтхыг оролцсон ч удалгүй хамгаалтын ажилтан ч ирж нэгдэв. Шон түүнийг барьж энэ шөнөнийг тэр цогтын үеэр амьдралын хамгийн муу шөнүүдийн нэг гэж санахаар болгосон. Энэ явдал Шон Стриклендийг UFC-гийн хамгийн маргаантай тулаанчдын нэг гэдгийг дахин баталсан. Би юу ч байсан хүмүүс бүгдийг минь үзэн яддаг. Миний хэлдэг бүхнийг үзэн яддаг. Тэр бол жинхэнэ зэрлэггүй. Зарим хүмүүс түүнийг хэд тууширсан. Мөр арьс өнгөөр ялгуурлагч үзэн ядагч үзэлтэй гэж шүүмжилдэг. Тэр өөрөөр хэлэхдээ би багада маш хүнд зүйлс туулсан. Магадгүй тийм болохоор хүмүүс над шиг хүмүүсийг ойлгодог байх. Олон хүн эвдэрсэн байна. Гэхдээ тэр эвдэрсэн байдлаас дэлхийн шилдэг тулаанчдын нэг болно гэдэг хамгийн хэцүү зам. Миний за намайг уучлаарай хөшөө. Зүгээр дээ. Шоны амьдралын түүх хоёр хэсэгтэй. Эхнийх нь аюултай итгэл үнэмшлээс ангиж ирсэн. Хоёр дахь нь өвхлээс амь аврагдсан юм. Нэгэн өдөр UFC-ийн тулаанч хүнд осолд орж эмнэлэгт хүргэсэн байна. Би мотоцикл унж явж байгаад осолд орсон. Миний буруу байгаагүй нэг хэсэг ухаан алдсан. Сэрхэд мэс засал хийгдсэн байсан. Түүнийг машин мөргөж өвдөг нь бүрэн сүдсэн. Өвдөгний ясан хэсэг тасарч ноцтой гэмтэл авчээ. Сэрээд би уусаа миний мөрөөдөл алга болж байгааг би мэдэрсэн. Энэ бол миний амьдралын хамгийн хэцүү мөчүүдийн нэг байсан. Буцах зам урт байна. Гэхдээ би тулаанд дуртай. Би эргэж ирнэ. Тухайн цаг үед тулаан бол түүний цор ганц аврал нь байв. Би үргэлж дахиж хүүхэд нас руугаа $1,000 байсан ч буцаж очиж чадахгүй гэж хошигндог байлаа. Би бага насаа хизээч дахин амсахыг хүсэхгүй. Надад нэг ч сайхан дуусан байхгүй. Манай гэр бол хөршүүдийн зайлс хийдэг нэг тиймэрхүү айл байсан. Цагдаа нар байнга ирдэг цон хангарсан эмх замбраагүй. Эцэг их маань ажилдаа орлоготой ч гэсэн арх тамхи түргэн хоолнд мөнгөө үрж манай гэр бүл ядуу амьдардаг байсан. Заримдаа ариун цэврийн цаасч байхгүй. Цаас олдвол түүгээрээ бүкс арччихна. Зул сарын баяр эхний нэг цаг сайхан өнгөрдөгч удалгүй нөгөө архиталт нь эхэлдэг. Хэрв чи шар аргины шилнээс бултаж чаддаг бол цохилтоос ч гэсэн бултаж чадна гэсэн үг. Би яг үнэхээр их аавыгаа үзэн яддаг байлаа. Аав бол миний хар дарсан зүуд мангас байсан. Түүний бүх зүйлийг би үзэн яддаг байсан. Би шөнө бүр өнөө шөнө ээжийг алчихвээ гэж айж унтдаг байлаа. Түүний бүх зүйлийг би үзэн яддаг байсан. Тэгэхээр ээжийг хамгаалах нь чиний хувьд хамгийн том хариуцлага байж. Галтгоон түүний хөлнөөс барьчихсан байдаг байсан. Ээжигээ зүгээр эсгийг шалгахын тулд бидтэй. Тийм ээ ээжийг хамгаалахын тулд галтгоонд хажууд нь сууж унтахтаа хаалганы дэргэд эсвэл орны дор унтдаг байж. Нэг шөнө ээж өрөөнд унтахыг хүссэн. Гэхдээ аав зөвшөөрөөгүй. Тэр энд унтах ёсгүй. Түүнийг хөөгөөд гарга гэд. Би ч дотроо нэг муу юм болно гэдгийг мэдэрсэн. Нэгэд би орны доогуур мүлхэж орсон. Нохоо бөөснүүд над дээр үсрээд л удалгүй аав ээжийн дээр нь гарч өнөө шин чи өөхөх болно гэж хэлсэн. Тэр даруй би гарч миний нүдэнд үзэгдэж байсан гитарыг авч аавынхаа толгой руу хамаг чангаараа цогсон. Утсаар цагдаад дуудлага өгсөн. Гэвч манай ээж тэнийг юм болохоор дараа өдөр нь аавыг сулчихсан. Бурхан минь. Би 3 дугаар ангид байхдаа нойргуудлаас болж хичээл дээр унтдаг байв. Багш ширээг авч босоогоор байлгасан ч би газар дээр унтчихдаг байсан. Сургуулийн систем новш байсан болохоор намайг муу хүүхэд гэж ойлгодог байсан ч үнэндээ би шүнжин унтаж чаддгүй байв. Шөнийн 3 цаг хүртэл унтаж чадахгүй байгаа юм чи аргагүй шүү дээ. 2, 3 дугаар ангиас эхлээд хичээл тасалж эхэлсэн. 7, 8 дугаар ангид нэг багш намайг яагаад шорон байдгийг мэдгүй нэг шалтгаан бол чи гэж надад хэлсэн. Есүс Христ минь жаахан хүүхдэд ингэж хэлнэ гэж байж болох уу? Тэр багш ёстой хорон хүүхдэд голыг чинь малттал хэлнэ шүү дээ. Гэхдээ хинт ч хэрэггүй хүүхэд гэж байхгүй өсөж том болж ир хүн болдог юм. Шоныг юм сурч чадахгүй гэж хэлэхгүй зүгээр л тохирсон арга барилаа олох ёстой.
Шон бол ганц дайчин Sigma Chon-ын сэтгүүтэй юм. Гэмтэл айц хүчирхийлэл донд өссөн хүмүүс ихэвчлэн өөрсдийгөө тусгаарладаг. Чи ганцаараа байхыг илүүд үздэг. Хүмүүс чамааг нэг ойлгодгүй юм шиг санагддаг. Тэгэд энэ бүх бусдын үгийг сонсоод өөрийгөө хүн тусгаарлаж эхэлнэ. Эдгэрх явцдаа Шон нэгэн багт харьяалагдахыг хүсдэг. Хүн ер нь зүүн совонгороо өөрийнхөө хамгийн том фэн нь байх ёстой. Хэрв тийм биш бол өөрт чинь итгэдэг дэмждэг хүмүүстэй хамтрахад нэг л өдөр сэтгэлээр унахад чамайг босгоод ирдэг юм. Бүх эмч нар л намайг тулалдах хэрэггүй гэдэг. Чиний өвдөгний тагны хэсэг дутуу, гуйны чинь булчин бүрэн урагдсан гэж хэлнэ. Гэхдээ хамгийн хэцүү зүйл нь тэдэнд та нар миний юу хийж чадахгүйг мэдэхгүй гэж би хэлдэг байсан. Тэр өөрийг нь орхихгүй гэдгийг мэдэрсэн үедээ анх удаа гэр гэж юу болохыг ойлгож эхэлсэн. Тэгээд түүнийг манлайлал гарч ирсэн юм л та. Би харин түүнд үүрэг өгдөг байсан. Чи багийг зөв хийж байгаа эсэх хяна. Энэ ажлыг чи хариуц. Энэ нь түүнийг багийн нэг хэсэг гэдгийг мэдрүүлсэн. Тэр үүнийг хүлээж авч илүү их хичээлдэж эхэлсэн юм. Тэр багийн гишүүдтэй бэлтгэлийн хамтрагчтай илүү их тусалж эхэлсэн. Өмнө нь бүх зүйл зөвхөн өөрийнх нь тухай байсан бол одоо тэр багийн хамгийн сайн хамтрагчдын нэг болсон юм. Миний хамгийн сайн багийн хамтрагч маань Крис Кортис өөрийнхөө хамгийн сайн хар найзаа дурсан. Шон Стрикландын хамгийн сайн тал нь тэр чам шиг найзтай байгаа нь тийм үү? Тэр хүмүүсийн боддог шиг тийм үү хүн биш ээ. Тэр ихэнхдээ зөв зүйл ярьдаг, харин буруу аргаар түүнийг илэрхийлдэг юм. Түүнтэй яаж найзалж чаддаг вэ? Би хүмүүст үргэлж хэлдэг. Түүний үгэнд хэд бүү авт зүгээр л оролцохгүй байна. Хэрвээ тэд 12 жилийн өмнө уулзсан бол байдал үүнээс бүр дор байх байсан. Шон Стрикландыг 13 настай байхад нь түүний өвөө нь анх неонаци бүлгэмд оруулсан юм. Эцэг эхэн дампуун амьдралтай итгэх итгэл найдвар байхгүй хүүхдийг тэр бүх үзэн ядалт дотоод уур хилэнгээ гаргах цорын ганц зам нь арьс өнгөний үзэлтэй нэгэн болгох байсан гэж тэр итгэж байлаа. Би аавыгаа маш их үзэн яддаг байсан. Тиймээс би өөр нэг эр хүнд татагдсан. Миний өвөө арьс өнгөөр ялгуурлагч маш хүнд хүн байсан. Хүүхэд хүний хувьд чи эр хүний дүр төрхийг үргэлж хайдаг. Тэгээд чи ууртай төөрсөн үедээ буруу хүнд татагддаг юм. Тэр үзэн ядалт хүчирхийлэл дүүрэн үзэл татагдж эхэлсэн. Тэр American History X кино үзээд түүний дөрүүдийг шүтэх болсон. Бид яг тэд шиг болохыг хүсдэг байсан. Тэр амьдрал, тэр хүндлэл надад таалагддаг байсан. You hate Danny. I hate anyone that isn't white Protestant. Why? They're a burden to the advancement of the white race. Good. 6 дугаар ангийн хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолтой байна гэж байхгүй. Хэн нэгэн чамд зааж чиглүүлэх ёстой. Өвөө нь түүний толгойг буруу үзлэр дүүргэсэн юм. Үзэн ядах мэдрэмж анхандаа сайхан санагддаг. Гэхдээ энэ нь миний амьдралыг сүйтгэсэн. Тэрээр 7 дугаар ангид байхдаа аль хэдийн неонацист үзэлтэй болсон байв. Нэг удаа гар дээр хас тэмдэг зурсан. Багш нь түүнийг загинсан ч яагаад 12 настай хүүхэд ийм зүйл хийж байна вэ гэж асуугаагүй. Сургуулаас хөөгдөх хүртэл тэр үзэн ядалтаас болж сургуулаасаа хөөгдсөн. Би ахлах сургуулаа төгсөөгүй, бага сургуулаач төгсөөгүй. Нэг удаа еврей хүүхэд ангийн даргад нэр дэвшгэд үзэн ядалттай үг хэлж асуудал үүсгэсэн юм. Тэр үед түүнийг хошигнол гэж би боддог байсан. Нийгэм ийм хүүхдүүдийг засгаж оролддог, харин тусгаарладаг юм. Тэд хэлдэг, энэ хүүхэд асуудал болно гэд. I know he was a good kid and it's a shame what he's been through, but that is dangerous. Dangerous in what way? Чи яг хавдар шиг бусдад хардахгүй байх эрхтэй гэж үздэг. Ингээд эцэст нь сургууль тусгаарлалт тэгээд шорон гэдэг зам руу ордог. Зөв асуулт. Би бүх зүйлд бусдыг буруутгадаг байсан. Гэхдээ би буруу асуулт асууж байсан. Зөв асуулт бол миний хийсэн бүх зүйл амьдралыг минь сайжруулсан уу? I used to blame everything and everyone. I didn't get no answers because I was asking the wrong questions. You have to ask the right question. Like what? Has anything you've done made your life better? Дахин төрөлт. Моциклийн ослын дараа түүний тулаанчин карьер нь бараг дуусах шахсан. Гэхдээ тэр эргэн ирсэн. 2018 оны Шон Стрикланд бол өөр хүн болсон байв. Би өмнө нь цагаан ядуу новш байсан. Камерын өмнө гарахдаа би аваргуудыг хардаг байсан. Тэд костюм өмсөд өөрийгөө авч явдаг. Тиймээс тэр өөрийгөө өөр хүн болохыг оролцсон юм. Би костюм өмсөх болгондоо өөр хүн шиг санагддаг байсан. Би тэр дүрд дургу байсан. Өөрийнхөөрөө байх эрх чөлөө. Би өөрийгөө энэ орчинд багтахгүй юм шиг, тохирохгүй юм шиг мэдэрдэг байсан. Харин моциклийн ослын дараа үнэндээ илүү их эрх чөлөөтэй болсон. Супер од шиг харагдах гэж хичээх шаардлага болсон илүү дээр санагдсан. Тэрээр эргэн ирснийхээ дараалал нь 5 ялал байгуулсан. Дунд жингийн дивизион түүнээс айж эхэлсэн. Бараг хэвлэл мэдээллийнхэн шиг.
Шон хэвлэлийн баг хуралд орж ирэхэд бүгд л одоо л нэг роуст эхлэх гэж байна даа гэж боддог байсан. Эхэндээ ийдэг. Гэвч хэдхэн секундын дараа тэр шууд дайрна. Та нарын ажил бол паразит шиг байх. Та нар жинхэнэ ойлголт гэж алга. Та нар хизээд Шон сайхан өдөр өнгөрөөсөн гэж бичихгүй. Харин Шон тэгж доромжлоо, ингэж манглаа гэж гарчиг хийж хандлт авдаг. Та нарын ертөнц бол бодит ертөнц биш. Чи юу үзэж, ямар мэдээлэл авч байгаагаас чиний бодол бүрддэг юм. Энэ бол миний анхны хэвлэлийн баг хурал. Та нар үнэхээр догшин хүмүүс юм аа. Яригч нь сонсоод очоод та нарыг цохох юмсан гэж санагдаж байна. Шон Стрикленд дараагийн том толоонд оролцсон. Түүний өрсөлдөгч бол Алекс Перера. Ялагч нь авраг Израиль Адесанитай тололдох эрх авна. Энэ хамгийн сайн цохилтой тулаанч хэм бэ? Би гэж хэлмээрэн. Гэхдээ тэр Перера түүнийг Адесаниг унгаасан хүн шүү дээ. 2 тэг билүү. Бид бүгд түүнийг барилдаж чаддаг эсхийг харахыг хүссэн. Гэхдээ миний бардам зан хөдөлж байна. Би түүнд чи том аимшигтай барилсыг залуу байна. Чамтай босоогоос зодтолд нь барилдах хэрэггүй гэж хэлсэн. UFC-гийн бүс авах ч хамаагүй би бүх амьдралаа ядуу white trash хэвээрээ байсан ч хамаагүй. Бид босоогоор кикбоксинг чи алдаа гаргуул дуусна. Ямар нэгэн алдаа гарах юм бол шууд унтуул. Алекс Перера дахиад хийлээ. Түүний цохилт үнэхээр аимшигтай байсан. Перера дараа нь Израиль Адесаныг ялж аврагын бус авсан. Шон дараагийн тулаанд Jared Cannonierтэй тулалцсан юм. Хэрвээ ялбал аврагын төлөө өрсөлдөх боломжтой вэ? Би Адесанитай хамгийн сонирхолтой тулааныг хийж чадна. Гэхдээ надад олон дагалж байхгүй. Тийм болохоор UFC намайг том нэргэж харахгүй байх. Зүгээр л намайг Apex-т толдуулах байх. Гэвч тэр маргаантай шүүгчдийн шийдвэрээр яллагдсан. Шинэ өрсөлдөгч нь гарч ирэв. Шон чансаагаар доошилж эхлэхэд шинэ хүч гарч ирсэн. Би өөрийгөө дэлхийн хамгийн шилдэг донд шингийн тулаанч гэж үздэг. Тэр хүн бол Dricus du Plessis. Тэр гайхалтай энер хүчтэй нокаут хийх чадвартай. Африк мандаж байна. Өмнөд Африк одоо дэлхийн тавцанд гарч ирлээ. Израиль Адесания дахин тулаан хийж Алекс Перераг 2 дугаар үед нокаутаар яллаа. Ингэснээр Изи дахин авраг болов. Дараагийн номер 1 өрсөлдөгчийн тулаан Роберт Whittaker болон Dricus du Plessis-ийн эсрэг юм. Тулааны үеэр итгэмээргүй Dricus яллаа. Би үүнийг татаж ирсэн. Би үүнийг бүтээсэн. Энэ бол миний Африк ах. Бүх зүйл Израиль Адесания болон Dricus du Plessis-ийн тулаан руу чиглэж байлаа. Харин Шон энэ ярианд огт оролцохгүй байсан. Гэхдээ тэр бууж өгсөнгүй. Та нарт баярлалаа. Би та наргүйгээр энд хүрэхгүй байсан. Шон 1 2 3 Амьдралдаа анх удаа жинхэнэ аз жаргал мэдэрсэн мөчөө би хизээч мартдаггүй. Тэрийг бодохоор нүдэнд минь нулимс цэглэндэг. Тухайн үедээ би 14 настай байсан. Би зүгээр л замбраагүй, утгагүй амьдралтай хүүхэд байсан. Нэхэд ээж намайг анх удаа холимог тулааны зааланд аваачсан. Анхны өдөр тэд нар намайг зүгээр л зоосчихсон, цус олсон, хамраас цус гарсан. Гэхдээ тэр бол миний амьдралдаа анх удаа аз жаргал мэдэрсэн мөч байлаа. Би уйлсан. Аз жаргал гэдэг ийм байдаг юм байна гэж ойлгосон. Амьдралыг үзэн ядахгүйгээр ямар гайхалтай болохыг би анх удаа мэдэрсэн. Тулаанаас би авралыг олсон гэхүү дээ. Энгийн хүн шиг байх ямар байх ёстойг би ойлгосон. Түүнээс хойш би бүр тулаанд донтсон л доо. Миний бүх уур хилэн зүгээр л ор мөрөв сарнад алга болох шиг л болсон. Ингэрт эмх замбраагүй байдал аригталт асуудлууд үргэлжсээр байсан ч би гаражд шөнийн турш цохилтын уут цохиж өөрийгөө хөгжүүлж байлаа. Би бэлтгэл хийгээл тулалдаал дахиад бэлтгэл хийгээл дахин тулалдаал. Үүнээс үүдээд миний нийгмийн харилцаа ч гэсэн сайжирсан. Холимог тулааны зааланд бид нэр жинхэнэ ах дүүсээ олсон юм. Тэнд янз бүрийн хүмүүс байсан. Хар арист, Мексик гаралтай, өөр амьдралтай. Харин бид бүгдээрээ янз янзын хэцүү амьдралтай байсан ч гэсэн нэгэн зорилгын дор зааланд бэлтгэл хийснээр бид нар ахан дүүс болцоосон юм. Би зүгээр л дотроо үзэн ядалтаар дүүрсэн неонацист үзэлтэй хүүхэд байсан. Чи хин нэгэнтэй өгтлээ тулалдаж байж л жинхэнэ холбоо үүсдэг юм. Тэгээд би тэнд ойлгосон юм. Чи бид хоёр яг л адилхан хүн юм байна гэдгийг.
Та нар яг л миний ах дүүс шиг л байна гэж би боддог болсон. Тэгээд надад сэргэлт ирж миний тарих аажмаар өөрчлөгдөж эхэлсэн. Би уг нь арьс өнгөөр ялгуурлагч биш байсан. Би зүгээр л ууртай хүүхэд болсон байснаа л ойлгосон юм. Тэгээд би тэрхүү үзлээсээ салсан. Үсээ ургуулж тарзан очтооч болсон. Тэгээд тулаанч болсон юм. MMA бол намайг газар дээр буулгаж амьдралын үзэл бодлыг минь бүрдүүлсэн цор ганц заал юм. Шон бол сонио хүн бишээ, тэр зүгээр л тулаанч. Энэ нь миний жинхэнэ төрхийг өгсөн юм. Энэ нь надад шин дүр төрх, шин эхлэл өгсөн юм. 4 дахь мэргэжлийн тулаанч нөө. Тийм ээ эрхмээ. Тэгээд чи 4 тикс амжилттай гоё, тийм ээ. Тэг чи яаж тарзан гэдэг нэртэй болсон юм. Мэдээж урт ус бас модонд авирах дуртай болохоор. Тэгэхээр тулаан бол эмчилгээ гэсэн үг үү? Юу гэж өөр хүнтэй тулдах үед нэг тийм гачин сонирн мэдрэмж төрдөг юм. Яг л сүнс чинь биенээсээ гарсан юм шиг санагддаг. Тэгээд би биенээ алга шахам тулалдаад раунд дуусахад бүх зүйл өөр болдог. Энэ бол сэтгэл нээгдэх тиймэрхүү мөч юм. Шон Тарзан Стрикленд өсвөр залуугаасаа мэргэжлийн тулаанч болсон ахмад дайчин шахуу юм. Тулаан эхлэхээс өмнө зүрхмэн садгалж тэгээд орсны дараа нэг гэр шиг л дотн санагддаг. Анхны UFC-ийн тулаан анхны ялалтын дараа ямар шүү санагдаж байна да. Би энэ мөчийг 8-аас 10 жил хүлээсэн. Би энэ спортын хамгийн сайн цохилтой тулаанчдын нэг гэж боддог. Одоохондоо хүмүүс намайг хараагүй байна. Гэхдээ нэг өдөр бүгд намайг олж харах болно. Энэ залууд нэг итгэл үнэмшил байдаг. Хамгийн сайн тулаанч болох зам бол зүгээр л тулалдах гэж тэр итгэдэг. Манай ахлах сургуулийн багш надад чам шиг хүмүүс зориулж шорон байрсан гэж хэлсэн. Тэгээд миний толгойд нэг үг үргэлж явдаг. Тулааны өмнө би өөртөө үргэлж ингэж хэлдэг. Шон, босоод яал, энэ тулаанд яал. Алекс энд бэлтгэл хийдэг гэж үнэн үү? Сайн уу найзаа, ямар шүү байна да? Дахиад тулалдъя. Гэхдээ энэ удаад намайг бити нокаутанд оруулаарай. Магадгүй чи дахиад намайг унтуулах бах. Хүн бүртэл нэг хязгаар байдаг. Бидний тарих тэр хязгаарыг урдчлан тогтоочсон байдаг. Бэлтгэл хийж байхдаа толгой дотор чинь нэг дуу хоолой гардаг. Цаг дээр 30 секунд л үлдсэн байна. Дахиж босох хэрэггүй. Чи тэр дуу хоолойг сонсох бүртээ өөрийнхөө хязгаарыг улам доошлуулж байдаг. Харин чи тэр дуу хоолойг эсэргүүцээд өөрийгөө баг зэрэг түлхээд явж чадвал тарихчин эсэргээрээ хязгаарыг чинь дээшлүүлж эхэлдэг юм. Тиймээс миний зорилго бол тэр хязгаарыг улам өндөр болгох юм. Би өрөөний хамгийн шаргуу хичээлдэг залуу юм. Чиний тултаж байгаа арга барил нэг л тийм өөр байдаг. Тэр бүхэн хаанаас гарч ирдэг вэ? Хүмүүсийн амьдрал өдөр бүр уйдахтаа нэг л хэвийн давтагддаг. Ажилдаа явна, амарна, уун, тэгээд өгөхөө хүлээнэ. Харин би хийж байгаа зүйлээ дуртай. Энэ үнэхээр аимшигтэй хэцүү, гэхдээ бас утга учиртай юм. Хүмүүс гэмтдэг цус гаардаг, энэ бол жинхэнэ юм. Би дотор нь байхдаа дургүй байдаг. Бүр нас богиносч магадгүй. Гэхдээ тэр мөчтөд л би амьд байгаагаа мэдэрдэг. Би зүгээр л өгөхөө хүлээгээд байгаа хүн биш болдог. Тулаан надад зориг өгдөг юм. Шон Стрикленд аваргын бүсний төлөө боломж олдлоо. Шон 2 дугаар үед нокаутаар ялж магадгүй гэж хүмүүс ярьж ирсэн. Бид Изиг бүх шилдэгүүдтэй тулдахыг харсан. Одоо шинэ хүн хэрэгтэй. Надад аваргын боломж өг. Та нар Изи Дрикустэй тулдахыг харахыг хүсэхгүй байгаа биз? Гэвч UFC эхлээд Дрикус Дуплесист санал тавьсан ч тэр нь гэмтэлтэй байв. UFC 293 Австралийн Сидней хотод тохиох болно. Израиль Адесanya дунд жингийн бүсээ хамгаална. Түүний өрсөлдөгч 5 дугаар байранд эренблэгдсэн Шон Стрикленд юм. Гэвч Шон Стрикленд Австрали улс руу ганцаараа явсангүй. Түүнд нэг найз бүсгүй байсан. Тэр Шоныг илүү өөрчилсөн, илүү төлөвшсөн хүн болгосон гэх үү дээ. Тэр бол ерөнхийдөө бол дэлхийн хамгийн игдүүтэй эмэгтэй. Яаж Шонтой нийлсэн юм бэ гэж хүмүүс гайхдаг. Тэр бол миний мэдэх хугацаанд Шон тохиолдсон хамгийн сайхан зүйл. Нэг удаа бид хоёр бараг л салсан. Тэгээд би хэрэв би санамсаргүй хүн алчвал би насаараа шоронд орох болно. Тэр надад ингэж хариулж байгаа юм. Тэгвэл яваад үр дагаврынхаа хариуцлагыг чи өөрөө үүрээрээ. Жинхэнэ дэмжлэг. Шоны амжилтын гол шалтгаан бол тэр өөрийг нь үнэхээр хайрлаж анхаардаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн юм.
Шон октогонд ороод тэр тулааны өмнө маш том андердог байсан. Мэдээж би Изийг сонгоно. Тэр илүү ур чадвартай, илүү хурдтай, илүү хурдан, илүү сайн. Ер нь бүх талаараа л илүү гэсэн үг. Бараг тэр үед бүх хүн Израиль Адесаняг ялна гэж бодож байв. Тэр өөрийгөө аль хэдийн ялагдана гэж бодчихсон байлаа. Яг л ялагдахаар төрсөн хүн шиг. Тулааны өмнөх өрөөнд байсан хүн бүр тэрхүү уур амьсгал хүнд нам гүн байв. Тэгэд би түүний биеийн хилэмж хөдөлгөөнийг нь хараад түүнд ингэж хэлсэн юм. Алуу над руу хар. Бид энэ тулаанд ялах болно. Одоо наад өгөө чи нэг өөртөө хэлдэ. Би энэ тулаанд ялна гэдгийг итгэл зоригтойгоор хэл. Итгэлтэйгээр хэл. Би ялнаа. Бусд нь юу гэж хэлэх нь ч хамаагүй. Бид тавал энд чухал байна. Бид бүгд чамааг энд ялна гэдгийг мэдэж байгаа. Бусд нь хамаагүй. Явж ажиллаа хийцгээе. Гэхэд тэр над руу хараад Шон юу гэж хэлсэн гэж өгтлээ толдох болно гэсэн. 17 настайдаа нэг өдөр аав ээжийг зодож байв. Түүнийг барьж аваад новшийн зүйлс ярьж эхэлсэн. Би аавд хэлсэн. Бид бүгдийн моргежийн зээл инээ тэрэгээл ээж ажил хийх ёстой. Чи одоо яг наадха зогсоо гэж хэлсэн. Аав гинтэл уурлаж над руу дөхөж очиод би чиний эцэгчин байна гэж хэлсэн. Тэгээ би дотроо бодоод новш гэж одоо би бүр тэсгээ байлаа л да. Өнөөдөр л энэ бүхэн хангалттай гэж бодоод гинэт миний дотроос уур хурж тэсэрсэн юм. Тэгээ би толгоогоороо сохиж хамрыг нь хугалчихсан. Аав газарт унаж ойлж эхэлсэн. Миний бүх амьдралынхаа турш айж байсан тэр мангас тэр зүгээр л сул дорой арчаагүй хүн байсныг ухаарсан юм. Энэхүү өчүүг амтнаас болж би бүх насаараа айж байсан гэж үү гэж би бодсон. Хүүхэд байгаас ахуулаад надад шарх өгсөн юм. Хэрв чи энэ ирчээрээ явбал бид дэлхийн авраг болно. Гайхамшигт ялалт тулааны дараа бурхан минь тэрээр шинэхэн авраг боллоо. Маргаангүй UFC-гийн авраг Шон Стрикленд. Шон, чи дэлхийн авраг болчихлоо. Энийг би эндээс олсон юм шиг л байна. Жаахан барьж байв. Чи яаж энэ бүхэнд бэлтгэгдсэн юм бэ? Үүнийг хийж чадах цорын ганц авраг гэвэл энэ л байна. Аврагын бүсээ ингэж газар тавьж чадах хүн зөвхөн чи. Шон, энэ бүс бол юу ч биш. Би ялна, би ялагдана. Чи ялна, чи ялагдана. Хамгийн чухал нь чи өөрийнхөө амьдралдаа аз жаргалтай байх нь чухал. Бүс чамд яг ямар утга учиртай? Би бүсээ зүгээр л бохор хувцсныхаа шүүгэн донд хадгалчихдаг. Гэхдээ түүний араас нэгэн өмнөд Африкийн тулаанч ирж байлаа. Чи жинхэнэ авраг биш, чи зүгээр л азар ялсан юм. Тийм ээ, би азар ялсан. Тэгээд юу гэж хөгшөө? Амьдралдаа нэг л удаа яасан зүйл гэж байдаг. Би түүнийг зүгээр л дайраад өнгөрсөн. Чиний карьерийн оргил тэр үлмөч. Чи тэр тулааныг насан туршдаа чи санах болно. Хараад эзэн наад өгсөө өгцөндөө чих. Хөгшөө, яагаад чи ийм ууртай байгаа юм бэ? Магадгүй аав чинь чамайг зоддог байсан гэж бодож байна уу? Чиний аав надад юу ч биш. Би чамтай тулалдах үед чиний бүх хүүхэд насны тэр хар бараанд урсамдуудыг чинь эргэж сэрэх болно. Шүн орондоо хөвтөж байхад чинь аав чинь орж ирээ чамайг зоддог байсан яг тэр мөч бүр мэдрэх болно. Ойлгож байна уу? Би чиний сүнсийг чинь биеэс гаргах болно. Ойлгож байна уу, новш минь? Инээж л юм уу, новшоо? Өөх, би эмзэг цэгийг олоод хатгачих шиг боллоо. Тийм үү? Тийм ээ, чи миний эмзэг цэгийг олоод хатгачлаа мөн новш минь. Чиний шагааг мултлах болондоо мөн аймхаа новш минь. Тэрхүү хэвлийн баг хурлын маргааш нь хоёр тулаанч хоёулаа UFC 296 тэмцээнд оролцож бараг хажуудаа сууцгаана. Ерөнхийдөө энэ нөхцөл Шон Стрикландыг дуплесийн хажуу суулгадаг ямар малн байдаг байна. Тийм ээ, тэр новш нь бол би байна. Дрекус энэ новшийн зүйлийн талаар хошигноход тэр миний амьдралыг юу үзэж туусныг мэдэхгүй л байна л та. Найзаа чи ойлгохгүй наа. Үүнээс болж би бурханд бараг итгэхэ болсон. Ийм зүйл надад тохиолдож байхад бурхан хаана байсан бэ гэж би боддог. Энэ бодол үнэхээр намайг гонигт автуулдаг юм. Ой залуу минь. Үгүй зүгээр л гонигтай байдаг. Хүүхэд ийм мэдрэмж авах ёсгүй. Наа үнэхээр уучлаарай өгшөө. Зүгээр дээ.
Бид хоёр цааш нь ярилцах шаардлага. Зүгээр чиний хажууд хамт сууж болно. Түр алдсны. Зүгээр би зүгээр л бодлоо боловсруулж байна. Хүмүүс ерөнхийдөө сэтгэлийн шарах траума гэдэг юу болохыг ойлгохгүй. Заримдаа энэ нь генетик гарч ирдэг. Би хүүхэд байхдаа их айцтай байсан. Тэр үед бойлоо мааждаг байсан. Одоо хүртэл бойлонд байна хүүхдээ. Зүгээр л айц маш их хэмжээний стрессээс болоод цус гартлаа мааждаг байсан. Зүгээр л айц маш их хэмжээний стрессээс болоод цус гартлаа мааждаг байсан. Тэгээ бага ангийн хүүхэд байж яагаад тэгж байгаагаа ч ойлгодог байсан. Би багадаа маш их айдаг байсан. Ямар нэгэн мангас нэг амтан нэг газар шивэл өөр амтан ирдгүү гэж сонсон. Тэгээд орон дээрээ босоод эргэн тойронд шийдэг байсан. Хин нэг зүйл надад халдна гэж айдаг болсноос л тэр юм. Чи яг юунаас айдаг байсан бэ? Би бүх зүйлээс айдаг байсан. Би аавгүй байсан. Надад юу ч зааж өгөх хүн байгаагүй. Би өөрийгөө үн цэнэгүй хог шаар мэдэрдэг байсан. Reset гэдэг нь хүмүүст амьдралаа өөрчлөх боломж байдаг гэдгийг ойлгох тухай юм. Зарим хүмүүс үүнийг чамшиг хүмүүсийг харж байж л ойлгодог. Би хүмүүсийг зодчил явдаг. Нийгэмд юу ч өөрчлөгдөхгүй. Би зүгээр л муу хүн. Үгүй чи өмнөхөөсөө илүү сайн хүн болсон. Чи би муу хүн гэж хэлдгээр өөрийгөө хамгаалдаг юм шиг надад санагддаг. Тийм ээ. Чи тэгэх шаардлага байхгүй. Чи хүмүүст чи ганцаараа биш гэдгийг ойлгож байна. Чи энэ бүхнийг ярьснараа бусад хүмүүст чи ганцаараа биш ээ гэдгийг ойлгож байна л да. Магадгүй тэд чамаас өөрсдийгөө олж хардаг байх. Энэ бол миний хамгийн том амжилтуудын нэг. Дасгалжуулагчийн хувьд биш, хүнийхээ хувьд би энэ залууд гэр өгсөн. Түүний өссөн орчин маш их хэцүү байсан. Түүний хэлдэг, хийдэг зарим зүйлийг зөвтгөхөд хэцүү. Гэхдээ хэрэв та нар бидэн шиг түүнийг ойлгох юм бол та нар ч гэсэн бидэн шиг түүний төлөө тэмцэх байсан. Тэр бол манай залуу юм. Заримдаа бид хүний өнгөрсөн амьдралыг ойлгож өрөвдөх хэрэгтэй байдаг. Энэ нь түүний буруу үйлдэлүүдийг зөв болгохгүй. Гэхдээ ойлгох ёстой. Тэр үргэлж өөрийгөө ганцаардмал хаанч харьяалагддаг хүн гэж ярьдаг байсан. Би түүний илүү том зүйлд харьяалагддаг гэдгийг мэдрүүлэхийг хүссэн. Над руу хардаа энэ раундыг бид авах ёстой. Бид тэр доторх тэр жаахан хүүхдийн төлөө тулдаж байна. Юу ч битгий бүү үлдээ. Бид түүнд итгэл хайр өгснөөр түүнийг илүү сайн хүн болгоход тусалсан. Ийм зүйл бүхэл бүтэн баг орчин хэрэгтэй байдаг. Бид та нарт хайртай, та нар намайг гэр бүл шиг хүлээж авсан. Би та нартай хамт цус орсгосон. Дахиад ч тэгэх болно. Энэ бол миний амьдрал, миний гэр бүл. Надад ямар ч бүснээс илүү үн цэнтэй чухал зүйл юм. Бүс аврах цол гэдэг амьдралын хамгийн чухал зүйл биш үлээ. Хадагта ноёдо 4 удаагийн авраг Шон Стрикландыг алга тагшилтаар угтан авцгаая. Шон Стрикланд энэхүү тулааны дараа Антони Хернандезийг ялсан. Одоо тэрээр удахгүй аврагын бүсний төлөө дахин Хамзат Шимаевтай тул. Нэгэн дайн дайчинтай амьдралаас дэлхийн авраг болсон. Нөгөө нь дайнаас дутхгүй хүүхэд насны хар бараа амьдралыг туулсан нэгэн. Эр хүний амьдрал тийм амархан байдаггүй. Харин хэцүү амьдрал хүүхэд наснаас гарч ирсэн нь жинхэнэ өөрийнхөө замналыг олдог юм. Энэ хоёр тулаанчийн хэн нь ялж ялагдсан ч бай. Тэд бол амьдралд жинхэнэ ялагчид юм шүү.